Энэ дуг би ингэж ойлгоод байна гэж тайлбарласан бичлэгэн дээр миний царай яг тийм чухал уу? Бас Ориг Монгол өнөр болсон. Манай X Ж Аз байх ёстой бол Аз бай гэж хөмсгөө шивүүлчихээ. Яа хүн шоглож дарамжлахдаа тийм бүтээлч. Hello. What's up? За. Сайн байцгаана уу? Манайхаа сайхан зуншиж байна уу? Би сайхан зуншиж байна. Ирээдүйд үзэх хүмүүс маань сайхан өвлжиж байна уу? Сайхан хаварчиж байна уу? Сайхан намаржиж байцгаана уу? Би бас тэгж байна. Сайхан байна. Би ингэсэн юм аах. Тэр би энэ бичлэг хийрээ шүү дээ. Би нүрээ ингэж боддгиймаа гэсэн юм влог хийнгээ. Туториал биш, влог хийнгээ заяа. Яаж өөрийгөө царай муутай гэж итгэж өссөн. Хоёрдугаарт хүмүүс яаж надад тэгж итгүүлж ирсэн тухай ярих гэж бодсон. Гэтэл яав. Гэсэн чинь би ингээд нүрээ бодож байхдаа ер нь бол давхар ярьж чаддгүй юм байлээ. Тэгэхээр яах нь вэ? Би ярих нь шүү дээ. Ингээд бит хоёр одоо хамт хөтлөх нь шүү дээ. Манай энэ бит хоёр. За тэгэхээр бүгдээрээ нөгөө хөтлөгчдөө анхаарлаа хандуулцгаая. Тэрээр нүрээ хэрхэн боддог талаараа ярих болно. За тэгэхээр ингээд усанд орсон байж нүрээ бодож эхлэхээс өмнө хэдүүлээ цаг ашиглаад энэ муу ургацсан муу чолкигоо шүү дээ. Сайхан пэгүүжтэй долгионтой болгон зэ юм. Усанд орж гарч ирчээд чигшүүлэгч түрхсэн, тос түрхсэн, нарны тос түрхсэн. Одоо тэгэхээр яг будах үйл явцаа эхлэхдээ мэдээж манай праймер. За тэгэхээр сайхан ингээд хамран дээр явж, тухан дээр явж. Энэ яриа горээ. За, яриа хөө. За, гошин шиг хүрч. За. Окей, одоо энийгээ тараацгаая. За ингээд манай хүн тараалаа. За. Тэгэнгүүтлээ порлоно дандаа юугаар За, порлоно угаасан сайхан чигтэй байна. Кремээ түрхэ. Энэ крем биш дээ. Ер нь баг л крем биш дээ. Зүгээр ингээ бустер заяо. Хинттэй чигшүүлэгч шиг. Тэгээ амар гоё нэмгэн тэгээд ерөөсө будаагүй юм шиг өөрт маань мэдрэмж төрүүлдэг. Дээрээс нь угаасаач бараг нэг юм хум хаагаад хэлдэг юм. Тэрэнд нь би дуртай. Тэрсээ ийм нэг тусал гойжуулаад. За тэнгүүтлээ сайхан ингээ авангуутлаа. Би эхлээд ингээд энэ хацрынхаа энэ улаан хэсэгт түрхэх дуртай. Ингээ сайхан зөөлөн тавшаад. Оо яна энэ үеэр нь би юм ярьж байгаа юм шүү дээ. Хамаагүй шүү дээ. Багаас маань ингээд аавыгаа дуурайсан гэдэг. Баггүй юу? Хүн болгонд хийдэг гэсэн заяа. Тэг хамгийн гол нь аавтайгаа адилхан гэж хэлэхдээ айгүй гэцүү. Ингээ хүмүүс шүү дээ. Манай ах эгч нарыг харчаад яг бүгдээрээ нэг юм ам нийлцэн шиг ингэж хэлдэг байсан заяа. Бүх танаа энэ ингээд эгч нар чинь ёстой царайлаг юм аа. Ялангуяа энэ танаа баг эгч ах хоёр чинь ээжтэйгээ ямар адилхан юм бэ? Ёстой гоё нүд хөмсөг болсон. Ёстой царайлаг юм аа. Чи яасан? Чи хөөрхий аавтайгаа адилхан юм бэ те. За, тэнгуүтлээ. Одоо ингээд өөрийгөө харахаар хөөрхөн л байгаа зү. Яг үнэндээ шүү дээ. Миний ингээд нүүрний хэлбэр хамар уруул ингээд ер нь бол ихэнх юм маань ээжтэй адилхан байгаа байхгүй илүү. Тэнгүүтлээ манай тэр нөгөө яг ээжтэй адилхан гэдэг тэр баг ихч маань шүү дээ. Аавтай адилхан заяа. Зүгээр юу вэ гэсэн чинь миний нүд хөмсөг аавтай адилхан. Одоо юм давхраагүй. Манай ихчийн нүд хөмсөг
Ээжтэй адилхан давхраатай. Тэгэхээр юу гэсэн үг байхгүй гэхээр нүд бол үнэхээр ингээд хүний нүүрний одоо амар чухал хэсэг байхгүй. Царайлаг уу царай муутай юу гэдэг тэр нэг ийм стандарт маш чухал нөлөө үзүүлж байгаа хүчин зүйл бол нүд байх нь өөрчлөлцгий. Ингээд та бүхэн харж байгаа бол ингээд ерөнхийдөө нэг улаан юм нэрлэж байгаа хэрнээ өөс юу ер нь л нэг дарахгүй байгаад тэр нь гоё. Тэр нь гоё. Яа тэнгүүтлээ өөр хан энэ хэсэгт маа энэ муу амтан чаагаас жоохон юм аваагүй шүү дээ өөр чи энэ маань. За гэрэлт бол ерөөсөө л ийм заяа. Одоо тийм ингээд та дойроос харуулж үзүүлэх юм бол шүү дээ. Өөс юу сайхан харагдаж байгаа. Одоо яах вэ? Гоё юм хэрүүлж. Кремээ түрхсний дараа одоо миний хайр сүдэр. Би сүдрээ хаана тавьдгаа тайлбарлая заяа. Хамгийн ихэн хэсэгт бидний нүрийн хамгийн том хэсэг хаана вэ? Хацар. Хацарны миний бас хамгийн дуртай хэсэг хаана вэ? Энэ хот. За тэгэхээр тэр хэсгээ тодорхойлсон заяа. Тэгтээ ингээд ингэж зурхгүйгээр одоо залуу хүүхэд юм чинь тэгж ийм болохгүйгээр овртой болгох зурдаг байсан. Энэ сайхан болцоор за болцгарсаад байх байх тийм хөрхэн энэ хацрыг ингээд таллаад ингээд зорчингууд ийм болоод байгаа. За тэгчингүүтлээ заяа. Хамар заяа. Хамран дээр ярих юм хоёр шиг байна заяа. Эхнийх нь болохоор заяа. Одоо ингээд миний хамрыг ажиглах юм болно шүү дээ. Ингээд энэ хоёр хэсэг дээр нэг юм жоохон юу хагаад жоохон овгор хагаад энэ чинь одоо ингээд ер нь бол бас чиж гайгүй болчиход байгаа байхгүй юу? Ингээд шил зүүхгүй удаж байгаа учраас гайг болчихно. Тэгээ шил зүүх юм бол эн чинь бүр ийм болдог байхгүй юу? Энэ хамарны ийм хэсэгтэг манай гэрт одоо юу гэж дүрсэлдэг вэ гэхээр банхар хамартай гэдэг байхгүй юу? Ээжээ маань байнга ашигладаг үг намайг дуудахдаа. Хөөе банхар хамартай гэж ээж маань дандаа дууддаг заяа. Тэгээ гол нь ээж маань өөрөө ийм хамартай. Бүхэл бүтэн одоо ээж нь одоо багаас нь одоо банхар хамартаа гэж дуудана гэдэг одоо юу гэсэн хэлв? Яаж байгаа юм? Тавгүй л хамар байна шүү дээ. Одоо өөр яах юм хамар одоо өөр яах юм? Тэнгүүтлээ штэ хоёр дахь нь миний хамрыг өөр ямар креативээр дүрсэлж байсныг та сонсмоор байна уу? Ингээ 10 жил байх заяа. Зүгээр ингээ хичээл дээрээ мөрөөрөө суужсэн чинь манай ангийн банд маань манайхаа энэ отгоогийн хамар яг Монгол готл шиг юм гоцоос. Яа хүн шоглож дарамжлахтаа тийм бүтээлч. Одоо ингэж явж байгаад ингээд үзүүр нэг жоох юм л юм л та. Тэгээ Монгол готл шиг л гэж наагаад байгаа юм л та. Тэгээд тий тухайн үед бол би үнэхээр ингээд энзээр хүлээж авсан зэ. Би нэлээд удаа ч гэсэн энзэлж ингээд ингээд Монгол готл шиг л хамартай юм байна л та. Одоо юу гэдэг чинь тий хамрыг одоо юу гэдэг чинь тий өндөр хамар, намхан хамар, өргөн хамар, жижигхэн хамар гэж дүрсэлдэг байтал миний хамрыг хүмүүс банхар хамар, Монгол готл шиг хамар гэж юм тэгэхээр гоё хамартай бол биш юм байна гэж бодцсон явж исэн. Гэхдээ одоо энээс илүү яах юм бэ? Хамар энээс илүү яах юм бэ? Энээс илүү хамараар яг яах юм бэ? Энэ хэсгээр ялангуяа амар юм ингээ инээсээр хагаад ингээ энэ ингээ сонь овгор байгаад тэрийг ингээ сайх ингээ тэгчингүүтлээ хэрэг уйдаад байх юм бол цаг зав гараад уйдаад байх юм бол жоох энэ хэсгээж гэсэндээ ингээ чин заяа. Гэтэ ер нь бол ингэж боддгоо юм би. Тэгээд энийг ингээ дэшигээ хөмсг рүүгээ оруулж уусах хэрэгтэй болно да. Тэгсэн чинь ингээ миний хоёр нүд ингээ мэдгүй энэ нь ингээ жоохон юм өндөр ийм байвал гоё харагдах юм шиг санагдаад тэгэхээр ингээд ийшээ нэлээ ингээ оруулаад байдаг гэсэн үг. Тэгэх юм бол сайхан нүдний зайч гэсэн ойртой байдаг шээ.
За тэгснэ одоо та бүхэн миний нүдийг харж байгаа бол энэ бол сайхан ориг Монгол оногор бүлцэн. За оногор л та. Давхраагүй бүлцэн нүд байгаа шүү дээ. Энийг би модонд оруулах гэж 21 жил зүтгэж байна. За тэгэхээр энэ зүтгэлийнхаа хүрээнд би ямар ойлголттой амжилт болсон бэ гэхээр энэ бүлцэн зөнгөр нүдийг жоохон ингээд ийм болгочвол гоё харагдсан байна гэж би ойлгосон. Тэгэхээр сүүдрээрээ ингээд тавиад үзье юм. Ийм Аз байх ёстой бол Аз бай гэж шууд ингээд гэсэн үг. Юу? Нэг бичлэг бүр шатах ёстой бол шатъя. Сайхан уусгаад. За одоо нөгөө хүн юм ярээр. За баярлалаа. Бас нэг өөрийгөө ингээд за царай муутай эсвэл ямар ч ажил хөөрхөн биш юм байна гэдэгт маань итгүүлж ирсэн хүмүүс бол манай хамаатны ах нар юм аа. Тэгээ цагаан сар болгоноор за энэ ингээд уусган гутлаа бүр сайхан ингээд баг байхгүй болтол нь уусгаж чаад тэгэнгүүт ингээд ерөөсөө нэг тийм мэддэхгүй юм шиг хэрний гоё итгэвчтэй болчихж байгаа шиг надад санагдаад байт. За яа. За баярлалаа. За тэгээ хамаатны ах нар маань бол мэдээж ингээ одоо жилд нэг хэдхэн уулздаг хүмүүс хэрнээ тэр бүх намайг одоо шоглох боломжийг бол бүгдийг ашигласаар ирсэн хүмүүс байдаг. Та бүхний зорилго их амжилттай биелсэн тийм би өөртөө өөрийгөө үнэхээр яг за хөөрхөн царилэг биш юм байна гэдгийг үнэхээр баттай мэдсээр ирсэн та бүхнийхээ ачаар. Тэгээ намайг бол одоо цагаан сар болгоноор одоо юу гэдэг чинь ямар амар улаан хацартай юм бэ гэл. За тэгэл мэдээж нөгөө өсвөр наснд батга зөндөг гарна. За тэгээд өөр юу гэдэгт үлээ. Миний нүдний талаар бас их ярьсан л байх хэвээр. Би одоо бүр санахгүй байх шиг байна. Тэгснэ сая болдог цагаан сар заяа. Ковид инээ тэрэгээд хэдэн жилийн дараа уулзахгүй яаж байгаа тэр хэдтэй саяны цагаан сараар уулзлаа л та. Тэгсэн чинь аваа намайг магтчихвэ шүү. Аваа миний царайг маань магтчихвэ шүү. Юу гэж магтсан гэгээч. Аваа юу гэлээ аваа өнгө зүс ороод хүн шиг царайтай болцсон байж ч гэлээ. Тэг өөр юу гэдлээ бүр ингээд нэг юм баярлалаа юм да. Одоо энэ магтаалыг би хүртэх эрхтэй хүн үү, ирэхгүй хүн үү? Тэгтээ баярлалаа. Манай хүн юугаа бодож дуусчих шүү байна. За ингээд сүүдрээ тавиад дуусгацсан. Ингэж харагдаж байна. Тэгч юм уу тэнэ. Одоо эртдээ энэ ер нь ингээд арсны хэсгийг сайхан хаалтын үйл ажиллагааг хийгээд өгөн заяа. Яаж вэ гэхээр бидэнд ийм паудер байна. Будгаа төгжиж өгөх нэ. Нэг их төрхөд бас тийм ээ. За ингэвчлээ ийм багс ба шүү дээ. Тэрнгөөрөө ингээд. За sorry сая жоохон тасалцчихлаа. За тэгэхээр ихтэй дараагийн өөр миний хэрхэн өөрийгөө тийм яг стандартын хөөрхөн юм эсвэл хинч харсан хөөрхөн охин байна гэхээр царайтай биш гэдгээ мэдсэн одоо хүчин зүйл юу байсан бэ гэхээр бүр цэцэрлэгээс ахуулаад заяа. Бүхий л хугацаанд ерөөсөө ингээд яг нэг юм гол үйл явдал болд нь штэ нэг юм бөө нөгөө хайрын гурвалжин дөрвөлж одоо юу ч тийм нэг хайр дурлалын драма, үерхэл шохолхол тэр бүхэн одоо надаас бол ерөнхийдөө холоо өнгөрдөг байсан. Бүр амар хол биш ч гэсэндээ ер нь бол ингээд би ихэнхдээ ингээд хажуунаас нь үзээл гайхаал иждэг байсан да. Одоо ингээд яг нэг ангийн хөөрхөн охинд одоо нэг юм бараг л ангийн бүх биш юм гэхэд их банд нар сайн болсон ч гэдэм үсгэл ядахнаа юм бичдэг ч юм уу нэг өдөж мүддэн штэ. Тэр охин бол би байх биш юм байна гэдгийг ингээд мэдчихэж байгаа байхгүй юу? Нэгсэл мэдчихэж байгаа. Нахах. Энэ хэсгэрч байгаа. За, болно. За тэнгуүтлээ штэ
Гэрэл ер нь бол нэг тавьдаг юм дөө. Гэхдээ яг бичлэгнийхаа сайн сайхны төлөө тавья. Тэгэхээр би ямар гэрэл хэрэгэлдэг вэ гэхээр ийм юм. Би одоо бас ингээ гэрлээд явах мартсан сууч. Highlight гэрэл тэгснэ флаш хоёр нь нийлцсэн юм заяа. Тэнгүүтлээ саяны ингээд паудраа түрхсэн багсараа сайхан түрхчихсэн. Яагаад гэвэл угаасаа надад уртаашаа өргөж хоёр л багс байдаг. Босод багс нь маань бол энд байна. Болгоод л энэ төр. За сайхан ингэж жагаад дахиад ингэж жагаад за энэ хэсгээр тавьж болохгүй дээ. Энэ улаан хацрыг дарах гэж би буу юм болчоо дахиад улаалгах гэж мангар санагдав. Тийм болно. Болно. За тэнгуүтлээ шүү дээ. Одоо энэ чинь highlight гэдэг байгаа шүү дээ. Тэгэхээр би highlight-аа энэ хэсэг дээр хөрхөн шамтаалгад юм. Гээ шамтаалгад. Ингээ уруулныхаа энэ дээд хэсэгт бас ингээ гоё гэрэл болгоод арийг хитүүлсэн үү. Одоо энэ хамрын энэ гол хэсгээ сайхан гэрэлтүүлчихэн. Энэ нүдний энэ хэсэг байгаад яг нүдний энд бол биш. Жохон зайтай энэ хэсэг энэ хонхорхоо хэсэг. Тэрэн дээр гэрэл тавиараа гэж би хаанаас ч нэг бичлэгнээс үзсэн юм аа. Ингээд тавьчингууд нэр ингэсэн амар тийм хөрхөн нүд мөн цэрэгдэж байгаа юм шиг харагдахгүй нүд хайдад. Одоо ингээд бүхэл нүдний хэсэг маань бол болсон. Одоо юу үлдсэн бэ гэхээр нүд уруул. Эхлээд нүдэ бодсон заяа. Гэхдээ тэрнээс өмнө урууланда сэтгэл үйл ажиллагаа явуулна. Юу вэ гэхээр уруулаа өнгөлөөд сайхан зөөлнө. Уруул чигшүүлэгч ингээ гурта харамгүй тэрхэн. За ингээд энэ уруул бол дэвтчихийг заяа. Нүдний хэсгийн хамгийн ихний үйл ажиллагаа бол хөмсөг заяа. За ийм хөмсөгний харандаа биш нэг юм контр шиг юм заяа. Гэтэ энэ ингээд хөмсгөн дээр бас ярих юм байна. Ингээд юу яасан за саяхан миний бүр нэг өөрийгөө ингээд царай муутай гэж бодох нэлээд том шалтгаан манай ээж юм бэ л та. Манай ээж бүр намайг бүр гойчилдаг наац. Ээж маань намайг ингэдэг байхгүй ингээд миний охин хөмсгөө шивүүлчихээ. Чиний хөмсг чинь богинохон болохоор юу ячгаа шивүүлчихээ. Тэгээ ингээд үзүүр хийлгэчихээ гэдэг байхгүй юу. Тэнгүүт нь би за яах вэ гэж бодож байгаа. За яшгүй ээж гэдэг дараа нь тэгээд нэг ядахнаа 25 хүрчээ тэгээд тэг шивүүлэхээр бол шивүүлье. Одоохондоо байж яа гэдгийгсэн аахгүй юу. Тэгсэн чи ээжийн ийм одоо ийм суртал ухуулгын арга нь өөрчлөгдвөл яах вэ? Эхэндээ амир миний охин тэгчих ингэ шивүүлчих гэж тэгжсэн аа. Сүүлдээ хүүе. Юу гэлээ? Чиний хөмсгчин нэрээ харсан чинь яасан жоох юм бэ? Ингээд дуусчдээ байж тэгснэ. Юу гэлээ? Долтой Баралтайгийн хүүхэд далтай байж дээ гэж байгаа ш. Тэгснээ ингээл дараа нь зүгээр ингээд хамт хоол молоо идээжсэн гинт даваарсан. Далтай хөмсгтэй оч гэж. Жээ. Зүгээр л хөөрхөн юмд бэжлээ гэлтэй чинь. За өргөжлүүлцгээе. Ингэж гаддаг заяа. Гэтэ ингээд амар амархан арилцдаг. Тэр нь гоё. За тэнгүүтлээ хөмсгөө яаж бодох вэ гэхлээр шүү дээ. Хөмсгөө хэлэн харж байгаа заяа. Нэг юм сэрэг хэсэг байгаад тэр хэсгэрээ энэнгээр бодон заяа. Одоо жишээлбэл энэний урт хэсэг дандаа надад сэрэг харагдаад байдаг байхгүй юу? Тэгэхээр ингэж байгаа сайхан ингээд уусгаад байгаа юм шиг буцааж арилгаад байгаа юм шиг юм хий. Тэний үзүүр хэсэг буцааж арилгаад байна да. Тэгээд энэ жоох ингээд ерөөсөө л энэ. За энэ ихэн за ерөөсөө л болоо. Тэг би ингээ уусгах захтаа бараг арилгах шүү дээ багтөө. Тэгэнгүүтлээ манай нөгөө урташ өргөшөө хоёр багсны нэг ийм багс аваад энэ багсаар шийдвүлээ нүүрнийхээ хамаг бодлого хийцээ. Бишээ нүднийхээ. За нүдэнд ямар бодолд орох вэ гэхээр бидний хайрт тэ бидний хайр. Энэ ингээд яа амар гоё текстчтэй амар гоё зүйл юм. Тэг өнгөн ч гэсэн амар гоё. Энэ бол үнэхээр
би нэг насаараа хэрэглэсэн ч чадна. Хамгийн ихний энэ нэг яг улаан цай амар их хэрэглэсэн хэсэг байгаад энээсээ ингээд багсаар аваад арай их авцсан. Багсаар аваад энэ хэсгийг ингээд борлуулад ингээд дээшээ татчихж ингээд жоохон худлаан чартгаар юм орж ирж штэ. Тэгэхээр энэ авцсан будгаа эхлээд шууд тэр хэсэг дээр ингээд тавьчихсан заяа. Ингээд тавьчихгоот хамаг будаг чи ингээд тэр хэсэг дээр явчихж байгаад тэгээ энэ жоохон будаг үлдэнгүүт тэрнгээрээ би ийм булцсан нүдтэй учраас булцангээ борлуулчих юм бол арай туранхаа харагддаг байхгүй нүд маань. Тэгэхээр ингэж тавьчаад тэгээд бүхэлд нь ингээд үлдсэн будгаараа жоохон ингээд бодчихин заяа хөнгөн. За одоо ингээд та хэд ялгааг нь харж байна уу? Шууд турж байгаа сте хэдэн хил хасж байгаа сте. Йоо. Нүуний хошин шог дээр ингэдэж штэ. Чамаа юу хин тоох юм бэ? Хөгийн авгаа. Чи бүлцэн үдтэй штэ. Бүлцэн үдтэй авгаа чамаа хин тоох юм бэ? Та нар бүгдээр ярьдаг үдтэй чи. Ой тийм чи бүлцэн үдтэй авгаа. Чамаа хин тоох юм бэ? Бүлцэн. Юмны завсраар харж байгаа чи бүлцэн үдтэй. Бүлцэн. Оо нэрэ дарга. Бүлцэн. Манай одоо цаад X юм да. Манай X намайг тэгж одоо шоглонгоо эхлүүлдэг гэсэн шин ингээд үнээрээ хайр гэснэ бүлцэн. Хүй X гэснээсээ юу бас ингээд манай ангийн найз маань надаа ер нь бол ингээд сайн байсан энэ тэрэг гэдгийг бүр дараа нь ингээд хэлж байгаа байхгүй юу. Тэгснээ тэгж хэлж явах та юу гэж гоцсон гэгээч би чамайг анх орж ирэхэд чинь ямар амар бор ямар царай муутай охин бэ гэж бодсон гэж байгаа байхгүй. Hello. Яагаад би тэрийг мэдэх ёстой вэ? Яг надаас яг юу хүлээж тэгж хэлж байгаа вэ? За энэ асуултын хариултыг би олохгүй учраас өөрчлөлцгээе. Дахиад нөгөө талынхаа нүдэн дээр тавилаа. За нүдээ тураачлаа. За тэнгуүтлээ одоо штэ дахиад нөгөө багсаараа энэ арай тод хэсгээс нь аваад энийг жинкнээсээ яг энэ хэсэг дээр л бүрхэн заяа. Гүнгөө сайхан ингүүтлээ энэ нэг дээдлийн энэ нэг хэсэг байгаа. Энийг гэж гэсэндээ жоохон ингээд энэ үеэр нэрхтэйсэн биш. За ингэж юм заяа. Ингэчээд одоо энэ багс ашиглана. Энэ бор бодгоос эндээс эрттэй ингээ хурууныхаа үзүүрээр яг зураасан болгож аваад ингэж аваад тэнгуүтлээ толиргоо яг ингээ их царж агаад миний нүд бүлцэн учраас ингэж явбал болдгоо юм байлээ. Яг ингээд яг чигээр нь авчих юм бол илүү зүгээр харагддаг заяа. Ингээд тэгээ сайхан гараараа ингээд тараагаад уусгаад тэгээд нэг нүдээ анж уусгаад нэг харж уусгаад ингээд юм бол миний шууд нүд ингээд ийм өөрийнхөө биш ийм болж байгаад за ингэн заяа ингүүтлээ доотлынхаа хэсгийг бас ингээд бодвол болчихно болил болчихно бас байнга одоо ингэж муухайгаар хэлүүлсэнгүй бас одоо магтаалын үг ч гэсэндээ бас сонслоо. Гэхдээ за нэгдүгээрхэн заяа манай аав нуудаа үнэхээр нөгөө хайртай учраас хөөрхөн л гэдэг байсан. Гэхдээ аавын намайг хөөрхөн гэж одоо эрхлүүлэх нь хүртэл холгоном борхон. Тэгснэ миний охин хөөрхөн штэ яг холгон шиг гэж мэгээ заяа. Тэнгүүтлээ манай бэрэгч маань бас чи хөөрхөн штэ өвөрмөттэй. Яа. Манай сайн найз маань бас ингээд чи хөөрхөн штэ гэдгээс аахгүй. Тэг ингээд гол нь би ингээд хөөрхөн гэж сонсохоос илүү ингээд
үгүй гэдгийг нь шууд болон шууд бус утгаар маш их сонссон учраас дээрэс нь надад хөөрхөн гэж хүлж байгаа хүмүүс нь ихэвчлэн ингээд миний одоо зан чанарыг мэддэг ч юм уу те надад яг үнэхээр хайртай хүмүүс байгаад тэг яг нөгөө хөөрхөн бишээ гэдгийг ингээд шууд ингэж хэлдэг хүмүүс болохоор үнэхээр яг миний гадаад үзмжээр л дүгнчмээр хүмүүс их нь байгаа хгүй юу. Тэгэхээр ч ингээд миний харж байгаа бол эднэр бол objectively дүгнээд эднэр бол subjectively дүгнээд байгаа хгүй юу. Тэнгүүт би ингээ хичнээн үнэхээр энэ хит маань намайг ингээ хөөрхөн гэж одоо үнэнгээсээ хэлсэн ч байна уу, миний сэтгэлийг бодож хэлсэн ч байна уу, би ингээ бүрэн итгэж чаддаггүй юм. За тэнгүүтлээ дөрөвт үе шат бол саагаар ба штэ одоо ингээ энэ хуруугаа ашигласан чи одоо энэ багсаа ашигласан. Багсаа юу? Одоо энэ сааг хаана тавих вэ гэхээр штэ миний нүд ингээ харах юм бол одоо ингээ давхраагүй болсон байгаа даа штэ. Хөрх юм ингээд нээвэл энд нэг 70 давхраа байгаад тэрмөө 70 давхраа илүү хөрхий амта бас харагдаг дээ гэд саагаад төрхөн заяа. Яг тэр нэг нэмгэн жижиг хэсэг дээр. Ингээд саагаад төрчих юм бол одоо ингээд нэг гарч ирж байгаа үедээ яг юм нэрэл давхраа юм уу гэж харагдана гэсэн үг. Харта. Нэрэл давхраа юм уу гэж. За ингээд одоо контра зорн заяа. Үгүй. Яа энэ бүр нээр зам. Нөө. Би надад тооны доош цааш ажиллаа. Нөө. Сунгаж авчихсан. Манай энэ ингээд жоо миний question болохоор би ингээд. Үний доошоо. Бараа уулах дээр хэцүү байсан. Жоо минь бити гарч ирээ. Хоёлаа би биднийг харахгүй л байвал сайн шүү. Хинтээ сайн шүү гэж бодоод л ээждэг та. За энийг сайхан ухаа. Хинээрээ энэ юу амарсан шүү дээ. Одоо ингээд миний ус маань ингээд яг сайхан хатж байгаад тэгээ энэ үед нь би ингээд нүрээ бодож байхдаа шүү дээ. Сайхан ингээд тэндээс ингээд хамаа замраг аваад заяа. Хамаа замраг аваад гэт энэ дэлгүүртэй болгож ингэж аваад ингээд тэгэнгүүтлээ ингэж барьж байгаа. Вау, үнэхээр хамаа замраг. Одоо ингэж нүрээ бодож байхдаа ингээд хавчингууд ус маань ингээд шов шолон биш нэг тийм хөрхөн хотлоо өнөм месси болчихсон тэр нэг дуртай. За буцаад үйл ажиллагаанд орцгоё. Үйл контрны хэсэгт явж байсан шүү дээ. Тэгэхээр би бол нөгөө юу контрол зурдаг нөгөө нэг юм хар өнгөтэй тэгээд нэг юм басан юу гэвэл ёо миний яг нэг контр байдаг шүү дээ. Тэрнгээр би зурдаг яг дийлж чаддгүй. Дээрээс нь бас нөгөө хар өнгө болж жоохон гэж харагддаг байхгүй надад шүү. Миний царайн дээр гэсэн үг. Бусад хүмүүст бол сайхан харагддаг. Тэр би оронд нь юу хэрэглэдэг гэгээч. За. Бас манай хайрууд заяа. Тосон контр заяа. Бор өнгө, хар өнгө хоёр байна заяа. Тэгэхээр бор өнгө их царж байгаад ингээд зурвал илүү зүгээр юм билээ. Тэгэхээр яг ингээд за эхлээд ингээд доотлынх нь энэ тэгшгэн суурийн тавьчин заяа. Ингүүтлээ ингэж харж агаад ингээд энэ хэсгээсээ тэгээд тусан орондоо учраас ерөөсөө нэг тийм юм байлаад байх шаардлага байна. За нэг иймэрхүү зурчлаа заяа. Одоо нөгөө хэсгээ. Ер нь бол одоо ингээд чигээрээ харангуут нүдний дуусч байгаа хэсэг байгаад тэрнээсээ үзүр хүртлээ ингээд шулуун. Тэгээд энэ тусан харандааны бас нэг гоё юм арилгаж болно, уусгаж болно. Одоо ингээд нэг юм гачин юм зурчлаа штэ. Яах вэ гэхээр энийг ингээд дахиад уусгах заяа. Дээдлийнх нь хэсгийг, доотлийнх нь хэсгийг биш, дээдлийнх нь хэсгийг ингээд жоох ингээд уусгах юм заяа. Тэг ингээд та бүхэн өөрт дээр туршаад ах юм бол өөрийнхөө очрыг олчих واخа нүднийх. Тэгэнгүүтлээ ингэж харж агаад хумсаараа би өөртөө одоо ингээд нүрээ бодож сурья гэд ингээд нэг хичээсэн цагаас ахуулаад
өөрийнхөө нүдэн тохирсон одоо нүдний бодолтын туториал хизээч олж байгаагүй заяо. Яагаад гэвэл бүх нүдний бодолтууд ингээд давхраатай амар гоё алаг нүдэнд зориулсан бодолтууд байдаг. Тийм бодол зааж өгдөг. Тэгээд Монали нүдний бодолтгийн хайнгуут ингээ Аз нүдтэй хүн зааж байгаа хэрнээл чин давхраатай байдаг байхгүй юу? Тэгсэн чинь харин ингээд нэг юм өөрийгөө ингээ орлож буцаар агаад тэгээд ерөнхийдөө гайг учрыг олцсон байгаа нь энэ багасаа л ингээ за давхраа оюулахгүйгээр би ингээ энэ онгор бүлцэн нүдэндээ дуртай болоод өөр дуртай болоод тэгээ хүмүүс бас ингээд хөх гоё юм байна гэж харж модонд ортол би зүтгэн гэж одоо өөртөө олон эргэн тойрныхондоо бүр яг ам гарсан байдаг. Би одоо тэрэндээ бол хурж яваа гэж би бодож байна. Яг гэвэл миний нүдийг харалтаа хөөрхөн байгаа зү. Ингээ инээс нь ч онгор байсан ч хөөрхөн байгаа зү. Хөөрхөн. Ямар гоё. Нэг шинэ харагдах. Гоё. Одоо яах вэ? Тэнгүүтлээ хар харандаараа ингээ харж байгаа зөө. Энэ нэг жоохон өдөр хэсэгт ингээд харлуулад тэг уусгах чинь гэсэн үг. За мань одоо ингээ уусгах чи. Миний царай ямар хөвгөлтэй харагддаг юм бэ? Гэсэн. За одоо сормоос үлдсэн заяа. Сормоосоо бас их байлж байгаа нэ. Ингээ надаа ийм нөгөө юу байхгүй, дэрвэлэгч байхгүй. Яг тэгвэл би ингээд сормоосоо дэрвэлэгч юм болов шүү дээ. Ингэчдэг байхгүй. Ингээд миний нүд ч өөрөө ийм бүлцэн байгаа шүү дээ. Одоо ийм заяа. Нүд бүлцэн байсан чинь сормоос ингээ байжлаа шүү дээ. Дэрвэлэгч юм бол ингэчдэг байхгүй. Тэг амар тэнэг ингээд нэг юм санаа энэ хоёр наалтаа тэгээд сормоос бүрч юм шиг нэг санаа. Мангар харагддаг юм аа. Сормоосоо бодохдоо би зөвхөн энэ өдөрийн энэ хэсгийг уртлаа биш артлын хэсгээр л зөвхөн бодчихдаг заяа. Ягаад гэвэл ингээд бид нүдээ ер нь л ингэх гээд байгаа шүү дээ. Тэгээд энэ хэсэгт нь л нэг худлааны юм төрөгчдөг. Миний ойрог сормоос тэгтээ хөөрхөн уртж тартаа. За ингэнгүүтлээ гараараа ингээд энэ нэг бүнжгэр юмнуудын самнангаа ч юм уу авангаа түнгээ сормосоо хальт ингээ үзүүр хэсгээр нь гэд дэлгээд өгнө. Тэнгүүт ингээ энэ хэсэг нь ингээ жоохон ингэж байгаа. Тэггүй байна аа. Хүй ямар амар хэрүүлч юм бэ? Зэлэг гэж би ингээд ер нь бичлэг хийж ижил энийг юм гэхээр хөлийн зөвшөөрч байна. Би үнэхээр жоохон хэрүүлч юм шиг байна. Гэхдээ яг хэрүүл хийх юм бол үнэхээр чадахгүй. Үнэхээр үг орж ирэхгүй. Үйлээ. Зя. Тэгээ одоо яасан байх нь? Бидэнд юу үлдсэн байх нь? Уруу үлдсэн байх нь. Уруулаа яасан байх нь бид нар? Ингээд дүүлэн болгоцсон. Одоо тэрийг ингээ арчиж аваад энэ юу вэ? Тинт, уруулын тинт. Тэгээ бас ядаргатай зөө. Дахиад хүрэх юм уу төрсөн жоох юм аа. Гарч байна. За тэгээд хаалтын үйл ажиллагаа боёо өнөртэй бас. Май. За одоо шүү дээ та хэд үр дүнг харуулъя зөө. Үсэтэд тавилаа. Яри ийм болж байгаа. За ингэнгүүтлээ. Үе энэ арай бурчсан үе. За ийм болсон байна да. Somebody gonna match my fake. Somebody gonna match my fake. За. Хөрхөн байна. Болоод байгаа шүү. Хөрхөн байгаа шүү. Тийм биш. Хөрхөн болгож байгаа шүү. Харин тийм.
Энэ бүр амар драматик уу? Арай бүржсэн нөхөө. Жоохон л тийм байх. За удахгүй ингээл суучин дөө. За бидний бичлэгийг үзсэнд баярлалаа гэж. Тэгээ энэ бичлэгийг үзээд хүмүүс 4 зүйлийг гоё ойлгоход дуусаа гаргасаа гэж би маш их хүсэж байна. Нэгт нь болохоор зүгээр ингээд би бол нүрээ ингэж боддог. Тэгээд та хэрвээ ингээд нүрээ яаж бодохаа мэдэхгүй байсан бол ганц ч болов техник худлаа өнн техник сурсан байгаасаа гэж би хүсэж байна. Тэгээгүй байсан ч одоо яг тэ сонирхолтой байсан байгаасаа гэж найдаж байна. Хоёр дахь нь болохоор бусад хүмүүс ер нь бол за нэг юм гэж сүртэй ярьчих юм бол чиний гадаад төрхийг байнгын л жааж хийн. Тэр яг үүндээ нэг тийм буруутгаад байх юмгүй. Ягаад гэвэл бүгдээрээ л адилхан яалтчгүй ингээд цаанаасаа жааж хийгдсэн байдаг шүү дээ. Ингээд жааж хийн гэдэг чинь заавал муухагаар шүүмжлэх гээд байхгүй. Зүгээр л хүний гадаас нараад за ер нь энэ ийм шүү юм шиг байна гэж боддоо шүү дээ. Эсвэл тэр нь тийм байна, энэ юм байна гэд зүгээр ингээд бодцдог. Тэгэхээр тэрийг бусад хүмүүсийн тэрийг удирдах чадахгүй юм байна. Угаасаа ингээд тэрийг бол хүлээн зөвшөөрөх хэрэгтэй юм шиг байна. Ингээд за хүмүүс бол намайг гадаад төрөхөр манд дүгнэнэ. Үнэхээр ингээд намайг одоо хөөхн гэж хэлэх хүмүүс гарч ирнэ. Хөөхн биш юм шиг царай муутай гэж хэлэх одоо мэдрүүлэх хүмүүс гарч ирнэ гэдэгтээ санал нийлэх хэрэгтэй. 3 дугаарт ихтэй тэглээ гэд одоо юм хөөхн байна гэдг нь ингээд бидний үн цэн ч юм уу те хин бэ гэдэгтээ тийм амар чухал холбоо хамааралтай байж болохгүй. Би заяа би ирээдүйд Отгон туяа гэдэг энэ хүнийг хараад хүмүүс хөөхн байна, хөөхн биш байна гэдэг одоо бодол нь хамаагүй болтол би их зүйл хийж бүтээж мундаг хүн болж одоо олон хүмүүс туссан одоо юу гэдэг чинь их юм хийж бүтээсэн тийм хүн болно гэж боддог заяа. Жишээлбэл одоо за Билл Гейтс байла. Билл Гейтс царай муутай байна уу, биш байна уу, царайлаг байна уу, одоо болчинтай байна уу, болчингүй байна уу? Надад бол үнэхээр падли байхгүй. Ягаад гэвэл тэр хүн маш их зүйл хийж бүтээсэн ийм хүн байна. Яг тэр шиг хинт ч ямар ч хүнд тэр ингээд чухал биш болтол би тийм хим хийн гэж боддог. Хүсдэг, мөрөөддөг, хичээдэг. Тэгээд та бүхэн ч гэсэн тэгээсэй гэж хүсэж байна. Дөрөвт нь гэхдээ энэ гадаад төрхөн ингээд хин бэ гэдэгтээ маань тийм хамаагүй байсан ч гэсэндээ гадаад төрхөндөө анхаарч явах хэрэгтэй гэж бас бодож байна заяа. Яагаад гэвэл нэгдүгээрт хүн өөртөө анхаарал тавьж байгаа гэдэг мэдрэмжнээсээ ингээд I'm there for myself гэдэг одоо өөртөө итгэх, найдах тэр мэдрэмж нь улам нэмэгддэг гэж бодож байна. Би бол одоо ингээд нүрээ боддоггүй байсан. Бас яг ингээд надад хамаагүй юм чинь ингээд миний ямар хамааг харагдах надад юу ч хамаа байхгүй гэж боддог байсан. Одоо болохоор би ингээд зүгээр нүрээ хөнкөө ингээд ботцсон ч юм уу тий айтайхан хувцалсан ийм үедээ би өөртөө талархдаг. Тэгээ би байхдаа баяртай байдаг. Өөртөө итгэлтэй байдаг. Тэгээ ингээд бусад хүмүүст гоё харагдана уу харагдахгүй байна уу надаа тийм хамаагүй байсан ч гэсэндээ өөртөө анхаарсан байхад сайхан мэдрэмж төрдөг. Хоёрдугаар шалтгаан нь болохоор шүү хааштай угаасаа чиний гадаад төрхөөр чинь ингээд хүмүүс чамайг ингээд тодорхой хэмжээнд дүгнэнэ штэ. Тэгэхэд өөртөө анхаарж байгаа хүнд сайхан л зүйлс ирнэ. Тэгэхээр ингээд өөртөө ингээд сайхан зүйлс дуудаж манифест хиймээр байгаа бол гаднаасаа ч гэсэн давгүй те боломжийн харагдчихмаар байгаа хгүй. Тэгэхээр энэ бүхний эцэст дүгнэлтэн дэвштэй өөрийнхөө хүссэн хэмжээнд өөртөө тохирсон хэмжээнд гадаад төрхөндөө анхаарч байх хэрэгтэй. Тэгэхээр ирээдүйн бичлэгнүүд дээр маань би зарим дээр нөхөр харагдаа, зарим дээр нөхөр харагдахгүй байх. Тэр зүгээр. Миний ямар харагдах нэг тийм чухал биш зүгээр. Миний ямар агуулгатай юу яриад яагаад байна гэдэг нь чухал. Just баярлалаа. Манай нэвтрүүлгийг үзсэн та бүхэндээ маш их баярлалаа. Юу гэсэн хэмээ? Нас. Тэгэл одоо ингэж явж байгаа л зэн. Ингэж явж байгаа гэсэн. Юу ямар халуун байна.
Ингээл шууд. Ингээл хуу хамаагүй авчаал. Тэгэл маа. Би сая юу л буцаараа яаж бичлэг хийснэ та таах уу? Амьдрал ийм л байна.